Сайн байна уу залуусаа Mongolian personal trainer очроо. Өнөөдрийн анги дээр ярих юм бол булчингийн мас нэмжих хэрэгтэй үед одоо хөвлийн булчингийн дасгал хийх үү тэр сайн юм уу юу? Тэгээд хүний 3 төрлийн талаар эндо, экто, мезоморфийн талаар тэгээд яаж одоо ялгарлалтын бэлтгэлд орох тэр 3 талаар өнөөдөр ярина. Танаас одоо тэр мэдээллээр хуваалцмаар байна. Яг л хэдэн өмнө хамгийн сүүлд надаас тэрийг асуугаад байсан. За эхний асуулт дээр бол хөвлийгээ булчингаа мас авахтаа хийвэл сайн юу гэхээр чинь тэр бол сайн. Яг болохоор мас авч явахдаа бүтэн биеэр булчингийн масаа нэмсэн илүү сайн гэж би бодож байна. Яг болохоор булчингийн мас чинь одоо хамт нэг жидэрээ одоо хөгж явахдаа илүү галбирчүүлсэн гэсэн үг шүү дээ. Тэгвэл хөвлийг хайчвал тэгэл хөвлий чинь одоо мас авч явахдаа хамт томрон гэсэн үг шүү дээ. Таван дараад нь угаасаа ялгарт нь орно те. Тэгэхээр чинь өдрийн калори хэрэгцээ ялгарт нь орохоор өдрийн хэрэгцээгээс бага гэдэг те. Одоо 2000 гэж авал 1700 800 байна. Тэгэхээр чинь булчингийн томруулах боломж байхгүй. Яг л өдрийн калори хэрэгцээ бага те. Яг хийсэнгээс тэгээд хөвлийн булчин чинь бас тэнцвэрийн булчингийн нэг нь шүү дээ те. Тэгэхээр чинь одоо нурууны ясыг чинь одоо тэнцвэрэнд барьдیں۔ Тэгээд танаас чи одоо маса булчингийн мас нэмж явахдаа ойлгомжтой танаас нэг хэмжээндээ одоо булчингийн одоо хүч чадвар чинь нэмнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чинь танаас илүү жинээр шахна, илүү жинээр үргэн, илүү жинээр хитнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чинь хөвлийн булчин чинь тэнцвэрийн болохоор бас одоо нурууны ясыг хамаалдیں۔ Одоо гэмтэл авахаас өмнө тэр чинь танаас хөвлийг хайчил нөгөө яс чинь одоо гэмтэл авахдаа магадлал маш өндөр эдээ. Тэгээд наад чи одоо бүх тасалд нь бараг хинхэн орж штэ хөвлийн булчин. Танаас гүүхтэй чи ажиллана, алхахтаа чи ажиллана, одоо шахалтын, жижиг шахалтын, одоо суулт үнцний тасалтын бүх тасал дээр одоо мөрний ч гэсэн шахалт хийхээр одоо дээш шахаар хөвлийн булчин чи ачаал авдیں۔ Тэгээд ажилтیں۔ Тэрийг байнга одоо хийх ёстой. Угаасаа танаас одоо тэрийг мэдчихий. Тийм мас авахта хөвлийн булчин бити хийгээд байвал бити олон юм яриад дээ. Тэр чи бол маш буруу гэж хэлж олно. Яг л угаасаа танаас чи мас авч явахдаа өдрийн калори хэвцээ илүү байл. Заавал мас аав. Танаас чи авахгүй бол тэр хөвлийг хийгээд байвал авахгүй бол өшөө өдрийн калори хэвцээ өшөө нэмэх ёстой гэсэн үг. За тэгэхээр чи нэмнэ гэсэн үг. Заавал нэмнэ. Тэр бол ойлгомжтой. За 3 төрлийн хүн эндо, экто, мезоморф талаар бол ярих юм бол эндоморф ч бол төрлийн одоо удаан биеийн организмтэй хүн хурдан таргалдаг бүдүүн ястаа. Тэгээд тийм хүн ч бол одоо яаж хэлэх вэ? Хоолн дээрээ те одоо мас авч явах үед өдрийн калори хэвцээ дэндүү өндөр өгч болохгүй. Жохон өдрийн калори хэвцээс жохон илүү өгвөл сайн. Одоо би турж явах үедээ бол өдрийн калори хэвцээ илүү бага өгнө. Одоо 500-аас дээш өгж болно. Бүр доошо буугаад 700 хийж болно. Таас өөртөө туршиж аваад үзээрэй за. Тэгээд тийм хүн чинь бол хурдан булчин амардیں۔ Хурдан булчингийн мас нэмдیں۔ Ойлгомжтой. Яг л угаасаа мас авахтай аваар сайн. Тэр талаар тийм юм хэлье. Одоо эктоморф бол яг эндоморф бол эсрэгөө. Эсрэгөө гэхэр чи одоо төрлийн одоо хурдан биеийн организмтэй хурдан шингэлцтэй. Дандаа эктоморф жинх гэн одоо body fat нь бол өөхний хувь нь бол маш бага. Бараг өөхөө хадгалдаггүй. Тэгээ хоолой идэхээр шууд шингэжтэй. Тийм хүн бол булчин амартай амар удаан амардیں۔ Яг болохоор хоолны өдрийн одоо хэрэгцээг одоо илүү өндөр өгөхгүй бол нөгөөд чинь шууд хоолоо шингэчээ тэгээд шууд булчингаа идэхэд идэв. Тэгэхээр танаас одоо мас авмаар байвал тэр одоо өдрийн хэрэгцээ кил калори барах 1000-аас илүү өгж болно гэж бодож байна. 1500 ч өгж болно. Тэр бол асуудалгүй. Танаасаас өөртөө туршаад үзээрэй. Хин 1000-аас эхэлчих. 1000 хангалттай биш байвал 1200 болох ч тэгэл жоохон нэмээд тэгээд бас жинэ хаж явахдаа жоохон калори асаад тэгээд өөртөө туршаад үзээрэй. Яг бүх хүн чинь яг адилхан биш шүү дээ. Танаас тэрийг одоо өөртөө туршиж байгаа харах хэрэгтэй. Мезоморф хамгийн хандтай төрөл одоо
тэр одоо 3-ны одоо дундуур нь бол яг дундуур нь тий хурдан шингэлтэй бас тий тэгээ хурдан мас аав хурдан одоо турна сайн генетиктэй одоо хүчин хурдан нэмэн хурдан арзан бүх юм илүү сайн. Гэхдээ тийм хүмүүс чинь хамгийн гол нь амар хинхэн ийм байд ийм бодолтой дэндүү их генетик өөрийнхөө одоо ДНК-д дэндүү итгэцэн. Яг л тэр хүмүүс чинь хамаагүй хоолны дэглэм бариад гоё л тий тэр хамаагүй. Гэхдээ танаас ч илүү хоолоо сайн бариад илүү тэрэн дээр анхаарал бэлтнээрээс анхаарч танаас илүү гоё болно. Бити дандаа үргээ ингээл мундаг гэл тэгэл тэрэн дээр одоо ингээд тогтчод тэрнээс илүү давхаа одоо бодох хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд танаас илүү сайн. За тэгээд одоо 100 эхэлж байгаа залуучууд амир их одоо ялгартын бэлтгэлэнд орж байгаа. Тэгээд олон маш буруу зүйлүүд хийгээд яалахаар шууд гинт бүх юмаа одоо давхарцаад хийж эхэлтээ одоо масса хайж штэ тэ одоо shape хийн тэ ялгартын дасгал тэр чинь шууд одоо дасгалаа өөрчилнө хоолны дэглэмээ асна тэгээд бишээ хажууд нь кардио оруулчихна тэгээд хаяа бүр өөх шатагч дээр нь уучтیں۔ Тэр дөрөв юм оруулахаар чинь өдрийн чинь калори ихтэй чинь жир хэмжээ шууд илүү 1000-аас 2500 ч илүү байж болно. Маш өндөр болчихно өдрийн калори хэвчээ. Тэгэхээр чинь хоолноос гаднаас эдгээр идэд жоохон өгшөө багасчвал тэр зөрүү чи бол маш өндөр болоод шууд булчингийн масса алдна гэсэн үг. Зөв болвол те ялгарт нь бол хүний бие одоо шатаараа хийх хэрэгтэй гэж бодож байна. Хэдэн танаас ингэчих миний бодлоор хэдэн хоолоор жоохон өөрхөн жинэ хажих тэ одоо өдрийн калори хэрэгцээсний 300-аас өөртөө тохируулаад за 400-500 гэж болно. Үний одоо биений онцлогоос шалтгаалж штэ тэ. Тэгээ жинчин боо штэ тэ. Тэгээд заавал одоо танаас BC авчих BC булчин хамгаалагч авах хэрэгтэй шүү. Тэр бол заавал одоо яаж хата ялгарч явах үедээ тэгээд нэг протеин юм уу уурах нэг одоо whey уурах ч юм уу нэг тийм авч аваад өөрийгөө дэмжихтэй ялгарч байгаа үедээ өдрийн уурын хэрэгцээ маш өндөр эдээ. Тэгээд танаас нүрсээсээ тосоосоо одоо калори асчин тий. Тэгэхээр угаасаа танаас дасгалаа хийж явахдаа өдрийн нөгөө хэрэгцээс өмнөөсөө бага болохоор биений одоо бие ч одоо турж эхэлнэ. Өөхөө хайлтаад эхэлнэ тий. Танаас ч булчин хаамаалчин BC-ээр тэгээд дараад нь шатаараа яваад одоо хоолой багасгийн дараа танаас ч одоо бэлтгэлийн таталтаа хийх гэж болно. Амралтаа багасгаад тэр чи бас илүү дахиад одоо ачаалтай бэлтгэх гэсэн үг шүү дээ. Калори ихтэй чи илүү их болно. Тэгээд хоолой багасгад тэр чи одоо яг хэмжээний хоолой барайл нөгөө жинчэнд хайл бууж эхэлнэ. Яалахаар ачаал нэг хэсэгцэн одоо бэлтгэлийн. Тэгээд дараа нь танаас кардио оруулчих 7-2 удаа 10 минутаар тэр чинь бие орон хайл илүү хурдан болно. Гэхдээ дандаа кардиогийн өмнө заавал BC уух хэрэгтэй. BC булчин хамгаалалт браншайнад амино асид өндөр лавцинтай байвал бүр сайн. Лавцинаач булчин хамгаалагч. Тэгээд дараад нь одоо body fat чинь одоо эрэгтэй хүн бол угаасаа эрэгтэй хүн ялгарч байгаа юм чинь. Миний бодлоор эрэгтэй ихэнх нь одоо зунаас нь ялгарч эхлэн булчин хадгалах туртай. Ялгар булчин чинь эрэгтэй хүний одоо онцлог шүү дээ. Гоё харагдвал те. Тэгэхээр одоо body fat чинь бүр доошо буучвал 15-аас 12-оос ч юм уу доошо бууж эхлэхээр тийм өөх шатагч авчих. Тэгээд өөх шатагчаар өөрийгөө supplements ч болно, одоо хэрэглэж болно. Тэгэхээр чи илүү одоо тэр өөх хайлах чинь туслана. Тэгэл одоо танаас ч яг би хэлсэн шүү дээ, өөх шатагчаас өмнө хайр нөгөө чинь буухаар болохоор те одоо кардио хийгээд тэр нь дахиад хоолой багасчих, жоохон багасгаар дахиад тэр одоо бүх юм ингээд тайл эргүүлдүүлээ хийчихгүй юу. Одоо хоолой багасгана тасглаа одоо ачаал ихсэх нь тэгээд кардио ихсэх нь гэсэн үг шүү дээ. Тэгээд яваад байвал булчин чинь жоохон шатаараа яхаараа өөрийгөө бараг алдахгүй булчингийн масса хадгалаад өөхий хөө хайлж олно. Тэр бол асуудалгүй. Гэхдээ та өөртөө амар маш чухал анхаарах хэрэгтэй хоолн дээр хамгийн чухал анхаарах хэрэгтэй. Тэгээд тэр supplements BC тэр амар сайн одоо булчин хадгалж байгаа үедээ. За тэгээд миний одоо өнөөдөр одоо танаас 3 асуудалд хариулах гэсэнд танаас бүгдээр таалагдсан гэж бодож байна. Тэгээд ойлгосон танаас наа гэж бодож байна. Тэгээд танаас одоо тэр одоо туслана гэж бодож байна. Тэгээд бүгдээр нь одоо 100 эхэлж байгаа болохоор бүгдээр нь амжилт хүсье яадлахаар бүгдээр одоо гой биетэй би одоо подкаст гэж цаа нэмэх чинь танаас одоо үйлдэлнгээ одоо булчингаа хадгалсан гой бие галбирч хэмжээ одоо дүнгиж яг одоо гарч эхэлнэ. Тэгээд та бүгдээр одоо хоолн дээрээс харж ил гой болно гэж бодож байна. Тэгээд тасал дээрээ.
Тэгэл тийм үнэхээр ярих юм. Тэгээ та надаас өгшөө асуух юм байвал миний Facebook дээр юм уу, School page-ээр юм уу, юугаарч одоо миний мэйлэр ч юм уу асууж олон би танаас бүгдээр нь одоо хариулт өгч чинь яалахэр бишээ. Ажилтаа болохоор жоох хэцүү байна. Гэхдээ яах вэ? Гайгүй чадвараа хариулж байгаа. Тэгээ бүгдээр нь одоо амжилт. Йоо